2024 оны 2 дугаар сарын 2-нд Анна Мария хэмээх Колумб гаралтай Америкт амжилттай бизнес эрхлэгч нэгэн бүсгүй ямар ч уул мөргүйгээр алга болдог. Түүнийг хамгийн сүүлд тухайн өдрийн үдээс хойш Мадридын Саламанка дүрэгт байрлах тансаг орон сууцанд орохыг харснаас нь хойш дахин хинч хараагүй. Дараагийн өдөр буюу 2 дугаар сарын 3-нд үдээс хойш 14 цаг болон 16 цагийн үед Аннагийн хамгийн сайн найз болох Сана англи хэлээр мөн өөр нэг найз нь испани хэлээр түүнээс зураг сүлээ авсан бөгөөд агуулга нь яг ижилхэн байв. Тэр мессежэнд би нэг дажгүй хүнтэй танилцсан. Тэр Мадридаас 2 цагийн зайд зуны байшинтай. Одоо бид тийшээ явж байна. Би тэнд хэд хоног болно. Сүлжээ бараг байхгүй болохоор буцаж ирээд чам руу залгана гэсэн байв. Гэхдээ хамгийн хачиргалтай нь Аннагийн найз болон бусад хүмүүсийн анзаарснаар хэн нэг нь англи хэлнээс испани хэл рүү орчуулахдаа Google Translate ашигласан мэт испани хэлээр маш муу бичсэн юм шиг санагдсан гэжээ. Гэвч зурвас хүлээн авснаас хойш ердөө 1 минутын дараа Аннагаас холбоор засарч найзууд нь түүн рүү хариу бичсэн ч зурвасуудыг хүлээн авсан уншсан хэсэг нь тодорхойгүй байв. Энэ нь Аннагийн найзуудыг ихэд гайхшруулсан юм. Учир нь тэр ердөө өчигдөрхөн танилцсан хүнтэйгээ бүхэл бүтэн амралтын өдрөөр хамт явхаар шийднэ гэдэг нь хинт ч итгэмээргүй зүйл байлаа. Түүнчлэн тэр 2 дугаар сарын 5-ны даваа гарагт Барселона руу явах төлөвлөгөөтэй байсан бөгөөд тэнд нэг найзтайгаа уулзах ёстой байв. Үүний дараа Анна 2 дугаар сарын 8-нд Австрид байдаг найз Санатайгаа уулзаж тэд энэ үеэрээ хэд хэдэн хотуудаараа аялаж мөн нэгэн тоглолт үзэж хөгжилдөх гээд маш олон төлөвлөгөөтэй байсан юм. Одоо бүгдээ энэ хэрийг үргэлжлүүлэн ярихаас өмнө эхлээд Аннаг хэн байсныг мэдэж авцгаая. Анна Мария Несевич 1982 оны 5 дугаар сарын 26-нд Колумб улсад төрсөн. Тэрээр алга болох үедээ 40 настай байсан бөгөөд 2006 онд Колумбаас Америк нэгдсэн улсын Флорида мужид сууршихаар нүүж ирсэн бөгөөд дараа нь Америкийн иргэжилтэй болжээ. Аннагийнхаа ам бүл тавуула тэр аав ээж болон ах Диего дүү Филиппе нартайгаа маш дотн өссөн. Ялангуяа Филиппетэйгээ их ойр байсан бөгөөд түүнийг Колумбаас нөхөртөөгөө хамт байгуулсан компанид ажиллуулахаар Америк нэгдсэн улсад авчирч байжээ. Хожим нь Анна дүүдээ дахин тусалж түүнийг англи руу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах сайн дурын ажил хийхээр нүүх үед нь онгоцны зардлыг нь төлж дээрэс нь ажилдаа хэрэгтэй зөөврийн компьютерийг нь бас бэлгэлж байж. Харин Филиппе өөрийнх нь амьдралын бүх зүйл амжилттай сайн явна. Игч Аннагийнх нь ач байсан гэж ярьж байсан бөгөөд 2024 оны 1-р сард игчтэй аав болох гэж байгаагаа хэлсэн байна. Анна Серб гаралтай 36 настай Давид Несевич гэдэг хүнтэй гэрлэж 13 жилийн турш амьдарсан байна. Тэд хамтдаа олон төрлийн бизнес эрхэлж маш их амжилтанд хүрч сая ашиг олсон юм. Тэд аялал жуулчлалын зориулалттай байр түрээсийн компаниуд болон компьютерийн тоног төхөөрөмжийн бизнес эрхэлдэг байв. Анна Давидтай хамтран Yox Technology Solution нэртэй компанийг байгуулж Soft Florida дахь компаниудад IT үйлчлэгээ үзүүлж бүтээмж болон зах зээл дээрх гүйцэтгэлийг нь сайжруулахад тусалдаг байжээ. Гэвч олон жил хамт байсан ч хамтдаа бүтээсэн бүх зүйлээс нь хамааран Анна болон Давидын харилцаа цааш үргэлжлэх боломжгүй болсон байна. Тэд хосын зөвлөгөөнд хамрагдаж байсан ч 2023 онд салж гэрэлтэй туслуулах нь хамгийн зөв шийдвэр гэж үзсэн байна. Тэдний нийт хөрөнгө ойролцоогоор 15 сая евро хүрч байсан. Үүнээс гадна тэдэнд 15 орчим үйл хөдлөх хөрөнгө хэд хэдэн тансаг автомашин байсан. Хөрөнгө хуваах тал дээр ойлголцолд хүрч чадаагүй улмаас тэдний хоорондын харилцаа улам хурцдаж асуудалтай болсон байна. Энэ асуудлаас болж Анна болон Давид 50 байдлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгааг мөн тэдний хооронд үл ойлголцол байсныг Аннагийн хамаатнууд мэдэж байж. Хөрөнгөө хуваах тал дээр Анна Давидэд шударгаар тэнцүү хуваая гэж хэлсэн боловч энэ нь түүнд хангалттай биш санагдаж илүү ихийг авахыг хүсснээр саналыг нь хүлээж аваагүй байна. Энэ бүх салалт хөрөнгө хуваалт болон маш их бичиг цаасны ажил Аннаг ихэд стресст оруулсан тул тэр хэсэг хугацаанд амарч завсарлага авах шийдвэр гаргажээ. Ингээд 2023 оны 12 дугаар сард зул сарын баярын дараа Анна Флоридагаас Испани руу ниссэн байна. Тэр тэнд амьдардаг найзуудтайгаа уулзахаар хэд хэдэн төлөвлөгөө гаргасан байдаг. Мадрид хотын Саламанка дүүрэгт тансаг орон сууц түрээсэлсэн байсан ч урт хугацаанд амьдрах тохиромжтой байр хайж байж. Анхандаа тэр Мадридэд 2 сарын 5 хүртэл байх төлөвлөгөөтэй байсан ч эцэст нь оршин суух хугацаагаа 3 дугаар сарын 5 хүртэл сунгасан байна.
2024 оны 2 дугаар сарын 3-нд Анагийн илгээсэн зурвасуудыг хүлээн авсны дараа Сана болон Филиппе хоёр ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарчээ. Зурвасууд нь түүний бичих хэв маягтай огт адилгүй байсан бөгөөд агуулга нь ижил зөвхөн нэг англи, нөгөө нь испани хэл дээр л байв. Тэд эдгээр мессежинд хариу бичгийг оролцсон ч зурвасууд очихгүй, уншигдсан хэсэг нь харагдахгүй л байв. Ана WhatsApp дээр хамгийн сүүлд 16 цаг 17 минутад онлайнд байсан нь испани хэл дээрх зурвасыг хүлээн авснаас ердөө 1 минутын дараа. Сана цагдаад хандаж болсон явдлын хачирхалтай байдлыг мэдээлсэн бөгөөд цагдаагийнхан 2 дугаар сарын 5-ны даваа гараг хүртэл хүлээхийг зөвлөжээ. Гэсэн хэдий ч 2 дугаар сарын тэр амралтын өдрүүдэд яг юу болсон тодорхойгүй л хэвээр байв. Сана найзыгаа 2 дугаар сарын 5-ны даваа гарагт ирнэ гэж найдаж байлаа. Учир нь тэд Мадрид хотын галтрэгний буудал дээр уулзаад Барселона руу явах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч бүх зүйл Санагийн бодсон шиг болсонгүй. Ана галтрэгний буудал дээр ирээгүй тул тэр дахин болсон явдлын талаар бүгдийг цагдаад мэдэгдэж мөн гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна. Хэд хоногийн дараа цагдаа нар Саламанка дүүрэгт байрлах орон сууцнд нь нэвтэрч Анаг хайсан боловч тэр тэнд байсангүй. Мөн түүний гар утаас зөөврийн компьютер цэнгэлэгчүүд нь олдсонгүй. Ингэснээр түүний алга болсныг албан ёсоор бүртгэж зураг болон мэдээллийг нь алга болсон хүмүүсийн үндэсний төвийн захим хуудсанд нийтэлжээ. Үүнээс гадна цагдаа нар хөрш улсуудын эрх барих байгууллагуудад хандаж энэ хэрэгт хамааралтай байж болох аливаа мэдээллийг дамжуулахыг хүссэн байна. Ингээд 2 дугаар сарын 2-ны өдрөлөө буцаад очицгоё. Анагийн талаар хамгийн сүүлд мэдэгдсэн зүйл бол тухайн өдөр түүнийг орон сууцнд орж байгааг хяналтын камер бичиж авсан байна. Тэр орсноос 1 цагийн дараа найз Санатайгаа уцаар ярьсан бөгөөд зарим хөршүүд нь мөн тэр өдөр түүнийг харсан гэж хэлжээ. Мөн дараагийн өдөр буюу 2 дугаар сарын 3-нд найзуудтай зурвас илгээж эмчилгээнд явсныхаа дараа нэгэн эрэгтэйтэй танилцсан гэж хэлсэн нь ил болсон юм. Үүнээс хойш түүний утасны сүлжээ тасарч дахин ямар ч зурвас дуудлага хүлээж аваагүй байна. Мөрдөн байцаагчид барилгын хяналтын камеруудыг шалгахад маш хачирхалтай зүйл илэрсэн. Ана 2 дугаар сарын 2-нд орон сууцндаа орсноос хойш дахин гарч ирээгүй байна. Гэвч үүгээр зогсохгүй камерууд өөр нэг зүйлийг бичиж авчээ. Тухайн өдрийн орой ойролцоогоор 21 цагийн үед мотоциклийн дуулага өмссөн нэгэн эрэгтэй гартаа цацдаг будаг барьсан байгаа нь бичигдсэн байна. Тэр хүн хаалгануудын түгжээг скотч ашиглан түр гацааж дараа нь ойр байсан камеруудыг шүршиж өөрийгөө харагдуулахгүй болгохыг оролдсон байна. Гэхдээ өөр нэг камер түүнийг лифтнээс гарч ирэхийг бичиж авчээ. Тухайн хүн барилга дотор 1 цаг орчим байсны дараа нэлээд том чамдаамтай гарч ирсэн байна. Нөхцөл байдлаас харахад тэр шөнө Анад ямар нэгэн зүйл болсон бөгөөд тэр чамдаамд цогцос байсан байж болзошгүй гэж таамаглаж байв. Испанд хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчид камерт бичигдсэн дүрсийг нягтлан шалгаж тэр хүнийг олж тогтоохын тулд бүх боломжит нарийн ширийн зүйлийг судалж эхэлжээ. Ингэснээр тухайн цацдаг будагны маркийг тогтоож Мадрид дахь нэгэн дэлгүүрт уг будаг болон 2 ширхэг скотч зарсан нь тогтоогдсон байна. Дэлгүүрийн камерын бичлэгээс харахад тухайн худалдан авалт хийсэн хүн нь Анагийн нөхөртэй маш адилхан төрхтэй байжээ. Давид энэ худалдан авалтыг 2 дугаар сарын 2-ны өдөр буюу Анаг хамгийн сүүлд харсан тэр өдөр хийсэн нь тогтоогдсон боловч энэ нь цорын ганц сэжигтэй зүйл биш байлаа. Мөн нэг хүн өөрийнх нь автомашины улсын дугаар хулгайд алдагдсан тухай цагдаад гомдол гаргасан байна. Энэ хулгайлагдсан дугаар нь Анаг алга болсон яг тэр шөнө Мадрид хотын төлбөртэй замаар явж өнгөрсөн Peugeot маркийн автомашин ашиглагдсан илэрчээ. Замын хяналтын камеруудад жолоочийг хэн болохыг тодорхой харах боломжгүй байсан. Учир нь автомашины шилэнд харагдах боломжгүй хуулга наасан байж. Давидын сүүлчийн хөдөлгөөнүүдийг шалгахад тэр 1-р сарын 27-нд Майамигаас Истанбул руу нисэн тогтоогдсон. Тэндээсээ Серб руу явж 1-р сарын 29-нд хэдэн 7 хоногийн хугацаатай Peugeot 308 түрээсэлсэн байна. Тэр автомашиныг буцааж өгөхөд нэмэлтээр цонхонд нь хар хуулга наасан. Бас автомашины улсын дугаар солигдсон байснаас гадна нэг чухал баримт нь уг машин ойролцоогоор 7700 км зам туулсан нь Сербийн нийслэл Белградаас Мадрид хүртэлх зайг ойролцоогоор 4 дахин туулсантай тэнцэж байв. Мөрдөн байцаагчид Давидыг Белградаас Испанд хүртэл автомашинаар явсан гэж үзэж байв. Тэр ганцаараа явсан эсвэл хэн нэгэнтэй хамт байсан хэсэг нь одоогоор тодорхойгүй. Тэр орон сууцнд уул мөр үлдээлгүй нэвтрэхэд хэрэгтэй зүйлсийг худалдан авч Анагийн гэрт очин амийг нь хөнөөсөн. Цогцсыг нь чамдаамд хийж
дараа нь устгахын тулд хол явсан байж болцсохгүй гэж үзжээ. Хэрв хоёр дахь хүн байсан бол тэр нь барилгаас гарахад нь тусалж Давид өөр тээврийн хэрэгслээр магадгүй моциклоор зогтсон байж болох юм. Учир нь тэр үнэхээр моциклоор ирсэн эсэх эсвэл зүгээр л нүрээ нуухын тулд дуулга өмссөн байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байв. Анагийн гэр бүлийнхний хамгийн их айж байсан зүйл нь хэрвээ Давид буруутгагдвал тэр тэднээс өшөө авахыг оролдож ямар нэгэн байдлаар хохирож болзошгүй гэж үзэж байв. Мөн тэдний хувьд камерт бичигдсэн будаг болон наалт худалдан авч буй хүн яах аргагүй Давид мөн гэж үзсэн байлаа. Тэд Анагийн амьдарч байсан орон сууцны ойролцоо ийм с ิจ гтэй худалдан авалт хийж байхад яаж буруугүй байж болох вэ гэж асууж байв. Давид Анагаас тусдаа амьдарч эхэлснийхээ дараа танилцах хапаар дамжуулан нэгэн Колумб эмэгтэйтэй харилцаж эхэлсэн бөгөөд тэдний хооронд тодорхой хэмжээнд итгэлцэл үүссэн гэдг нь мэдэгдэж байв. Нэг удаа Давид тэр эмэгтэйгээс тусламж хүсжээ. Тэрээр нэг найз нь зохиол бичиж байгаа. Түүнд тусламж хэрэгтэй байгаа тул зарим зурвсуудыг орчуулж өгөхийг хүссэн байна. Тэр эмэгтэй өөрийгөө англи хэл сайн мэдгүй гэж хэлэхэд Давид Google Translate ашиглаж болно. Гэхдээ испани хэл дээр орчуулахдаа Колумб өнгө аястай болгоорой гэж хүсжээ. Түүний орчуулгахыг хүссэн өгүүлбэр нь би нэг дажгүй хүнтэй танилцсан. Тэр Мадридаас 2 цагийн зайд амралтын байшинтай. Одоо бид тийшээ явж байна. Би тэнд хэд хоног байна. Сүлжээ бараг байхгүй тул буцаж ирээд чамрууд залгана. Энэ бол Ана алга болсныхоо дараа өдөр найзтай илгээсэн яг тэр зурвас юм. Тухайн үед энэ эмэгтэй өөрийнхөө хийж буй зүйлсийн талаар огт ойлголтгүй байсан. Тэр зөвхөн чаатлаж байсан эрэгтэйхээ найзад туслаж байсан гэж л бодсон байж. Харин дараа нь тэр эмэгтэй энэ тухайгаа ээждээ хэлэхэд ээжт нь маш с ิจ гтэй санагдсан тул тухайн хүний нэрийг интернетээс хайсан байна. Давид Несевич гэж хайхад тэднийг цочирдуулсан мэдээлэл гарч иржээ. Эмэгтэй ээж охиндоо олж мэдсэн бүхнээ хэлж охиных нь орчуулж өгсөн зурвас нь Ана найзтай илгээсэн зурвастай нь яг адилхан таарч байгааг мөн түүнийг ор сургагын алга болсон гэдгийг тайлбарлсан байна. Үүний дараа тэд шууд цагдаад хандаж энэ бүх мэдээлэл болон баримтыг мэдэгдсэн байна. Испанд болсон энэ явдлын дараа Америкийн нэгдсэн улсын цагдаа нар 5 дугаар сарын 4-нд Давидыг Майами International Airport-оос баривчилжээ. Холбооны мөрлөг товчоо түүнийг эхнэрээ хулгайсан хэрэгт холбоотой байж болзошгүй тул саатуулсан гэж мэдэгдсэн байна. Давидын өмгөөлөгчийн хэлснээр түүний үйлчлүүлэгч энэ хэрэгтээ огтхонч холбоотой байх боломжгүй. Учир нь тэр хэрэг болдог өдөр эхнэрээсээ хол 2500 км-ийн зайд Сербд байсан гэж мэдэгджээ. Мөн энэ мэдээллийг түүний гэр бүлийнхэн баталж чадна гэжээ. Давидын өмгөөлөгчийн хэлснээр тэдний хооронд салалтын талаар ямар нэгэн ноцтой маргаан байгаагүй. Хосууд нэг өмгөөлөгч хөсөлж салалтаа аль болох хурдан 50 шийдэхээр ярилцаж байсан гин. Гэвч энэ нь Анагийн ах дотны найзуудын хэлснээр бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд тэдний хооронд маш их зөрчилдөөн байсан. Ялангуяа мөнгө, эд хөрөнгөө хэрхэн хуваах талаар маргаантай байсан гэж тэд хэлдэг. Учир нь хяналтын камеруудын бичлэгээс харахад барилга болон дэлгүүрийн камерт бичигдсэн хүний дүр төрх Давидтай маш төстэй байжээ. 8 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Италийн Висенца мужид илүү тодорхойлбол Коголо дель Сенжио орчин болон уул руу хүргэдэг хуучин замын ойролцоо Анагийн цогцыг хайх ажиллагаа явуулжээ. Учир нь таамаглалаар барилга руу орсон хүн түүний амийг хөнөөгөөд дараа нь орон сууцнаас гарч буй бичлэгт харагдсан чумдаамд хийсэн байж магадгүй гэж үзэж байв. Үүний дараа хэргийн гол с ิจ гтэн энэ моциклийн дуулахтай хүн Мадридаас Серб руу буцах замдаа чумдаамыг замд нь устгасан байж болзошгүй гэж таамаглажээ. Энэхүү эрлийн ажиллагаанд Испаний үндэсний цагдаа, Италийн цагдаа болон FBI-гийн ажилтнууд орон нутгийн бусад албад оролцсон боловч харамсалтай нь Ана Мариягийн ямар ч улмөр олдоогүй байна. Давид 10 дугаар сарын 21-нд мэдүүлэг өгсөн байна. Түүнийг батлан даалтаар суллах хүсэлтийг прокурорууд шүүх хурал болохоос өмнө оргон зайлах эрсдэлтэй гэж үзээд 2 удаа татгалзжээ. Мөн тэр 2024 оны 1-р сард эхнэр нь алга болохоос 1 сарын өмнөд Флорида дахь хувийн үйл хөдлөх 6 орон сууцаа нэг худалдан авагчд зарсан байна. Үүнээс 3-7 хоногийн дараа тэр өөр 6 объект 2 дахь худалдан авагчид заржээ. Түүний хийсэн эдгээр худалдаа нийт 6 сая $60 хүрсэн бөгөөд энэ нь тэдний нийт хөрөнгийн ойролцоогоор 60 орчим хувьтай тэнцэж байв. Хэрв Давид батлан даалтаар суллагдсан бол энэ мөнгө түүнийг амархан оргон зайлах боломжтой болгож болзошгүй байлаа.
Анагийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч мөн Испаний SOS Desaparecidos байгууллагын ерөнхийлөгч Хоакин хэлснээр Давид полиграф буюу худал мэдрэгчийн шалгалтад орохоос татгалзсан байна. Анагийн хамгийн дотны найз Сана олон ярилцлагадаа түүнийг ээлдэг, хайр татам, ухаалаг, мөн адал явдалд дуртай эмэгтэй гэж тодорхойлсон байна. Тэр мөн хэлэхдээ 2 дугаар сарын 8-ны аялал нь анхандаа Анатай хамт цагийг өнгөрөөх зорилготой байсан ч эцэст нь өдөр бүр цагдаагийн газраар явж хамгийн сайн найзынхаа хэргийн явцыг шалгах аялал болж хувирсан гэжээ. Хэдийгээр тэр Испани хэл мэдэхгүй байсан ч хэргийг олон нийтэд илүү танилцуулахын тулд бүх хүчээ дайчлан ажилласан байна. Анагийн ах トゥ нар ч мөн Испани хэвлэл мэдээлэлд холбогдож энэ хэргийг олон нийтэд танилцуулахыг зорьсон юм. Нэрээр нууцлсан нэг найз нь Анагийн салалтын жинхэнэ шалтгааны талаар түүнтэй ярилцсан байна. Тэр WhatsApp-аар илгээсэн зурсуудаа Давид өөрийг нь үгээр, биеэр болон бэлгийн хувьд хүчрхийлдэг байсан гэж бичжээ. Мөн тэр хэлэхдээ Давид өөр нэг эмэгтэйтэй холбоотой байсан бөгөөд тэд хосуудын эмчилгээ хийлгэж харилцаагаа засахыг оролдож байх үед ч хамтдаа төлөвлөгөө гаргаж байсан гэжээ. Ана энэ хуурам мэхтэлтийг мэдсэн бөгөөд найзтай бичсэн зурвастаа Давид түүнийг орхихдоо яг л нохоо шиг гудамжинд үлдээсэн гэж бичсэн байна. Анагийн нууцлаг алга бололтын энэ хэрэг нь Мадридыг шуугуулсан бөгөөд хэрэг улам бүр олон улсын анхаарлыг татаж мөрдөн байцаалд явагдаж байх хооронд хэргийн гол сэжигтэн Давид Америк нэгдсэн улсад хоригдож шүүх хурлаа хүлээж байв. Гэвч энэ хэрэгт гэнтийн хинч төсөөлшгүй эргэлт гарсан юм. 2025 оны 4-р сарын 28-нд Давид Майами дахь хорих төвд нас барсан байдалтай олдсон байна. Албаныхны мэдээснээр энэ нь амиа хорлолт байсан гэж үзжээ. Ингэснээр олон хүний хүлээж байсан асуултууд хариултгүй үлдэв. Хэрв Давид үнэхээр буруутай байсан бол тэр ганцаараа байсан уу? Тэр яг юу болсон талаар үннийг хизээ нэгэн цагт хэлэх байсан болов уу? Эсвэл тэр үнэхээр буруугүй байсан уу? Анагийн гэр бүл найз нөхдийнх нь хувьд энэ мэдээнд тайвшрал авчирсангүй. Харин ч эсэргээрээ тэд хизээч үннийг мэдэх боломжгүй болсон юм. Өнөөдрийг хүртэл Анагийн цогцос олдоогүй хэвээр байна. Түүний алга болсон нууц тэр шөнө яг юу болсон бэ гэдэг асуулт хариулт үгүй хэвээр байна. За энэ түрээд энэ удаагийн болсон явдлын ээлжид дугаар өндөрлөж байна. Хэрв танд таалагдсан бол бичлэгээ бусадтайгаа хуваалцаарай. Ингээд дараагийн дугаараар удахгүй уулзъя. Түр баяртай.